ерөнхийдөө энэ төсөл хэрэгжиж 15 оны 7 сард улсын их хурлаар саяхан батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэгжилтийн байдал ямар чиглэлээр явж ирвэ гэвэл ерөнхийдөө төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, за төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах тодорхой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авах, ажилуулах, за тодорхой чиглэлийн нарийн мэргэжлийн дотоодын болон гадаадын зөвлөхүүдийг сонгон шалгаруулж ажилуулах энэ түвшиндээ явж байгаа. За энэ төслийн зээлийг хүлээн авч нь бол Монгол Улсын засгийн газар буюу сангийн яам, хэрэгжүүлэгч байгууллага нь бол эрүүл мэндийн яам байгаа. За тэгэхээр төсөл маань яагаад энэ Монгол улсад цахим эрүүл мэнд хэрэгтэй вэ гэдэг талаар сая миний өмнө бас ярьсан хүмүүс бүгдээрээ цахим эрүүл мэнд маш чухал талаар маш тодорхой ярьсан учраас би тэрэн дээр нэг давтан яриад юу хөвтэй ер нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар үр өгөөжийг сайжруулах, иргэдэд чанартай үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхтэй үүнд л бол хамгийн гол нь энэ цахим эрүүл мэндийг өргөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр манай энэ Монгол улсын хувьд бол бас нэлээд их давуу талууд байна. Цахим эрүүл мэндийг хэрэгжүүлэхэд гэж бид нар харж байгаа. Жишээлбэл энэ зурган дээр та бүхэн харж байгаа Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө одоо бараг 26,000 гаруй километр ийм шилэн кабелийг бол суурилсан засгийн газар өөрийн хөрөнгөөр болон одоо түншлэгч хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр мөн одоо 200 гаруй мянган цэгт интернетийн холболттой байгаа мөн эрүүл мэндийн байгууллагууд нь бол электрон мэдээллийн системтэй тодорхой хэмжээгээр өөрсдөө ашигладаг. Тэгэхээр энэ маань бол маш их одоо нэг ясандаа цахим эрүүл мэндийг хэрэгжүүлэх үндэс суурь нь нэлээд бат бэх ингэж тавигдчих дэд бүтцийн хувьд хангалттай сайн байна гэж бид нар үзэж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн чанартай үйлчилгээг яг үр ашигтай хүмүүст иргэдэд үзүүлэхэд энэхүү дээрх давуу талууд маань үндсэндээ бол яг юм бүрэн дүүрэн ашиглагдаж чадахгүй байгаа нь харамсалтай байна. За дараагийн слайд энэ болж. Тэгэхээр эрүүл мэндийн мэдээллүүд маань салангад яг одоо хоорондоо уялдаа холбоогүй те эмнэлгүүд юм уу тухайн байгууллагууд бүгдээрээ тодорхой хэмжээний мэдээллийн системүүдийг үүсгэсэн. Энэ маань хоорондоо нөгөө уялдаа холбоогүй учраас яг энэ үйлчилгээ чанартай цаг алдалгүй хүрэхэд нэлээд юм юу болдог те хүндрэл учруулдаг. За жишээлбэл ингээд нэг хүн эмнэлэг дээр өрхийн эмнэлэг дээр очлоо гэж үзэхэд те тухайн хүн очоод өрхийн эмчт үзүүлээд өрхийн эмч жишээлбэл даралтыг нь үзээд тодорхой шинжилгээ юм уу хийгээд тэр хүнд даралт бууруулах, цусны даралт бууруулах эм бичээд өглөө гэж бодоход тэр хүн маань тэрийг аваа явдаг. Гэтэл тэр өвчтний одоо мэдээлэл бол тухайн өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төв дээр хадгалагдаад үлддэг. За тодорхой хэдэн 7 хоногийн дараа ч юм уу нөгөө өвчтөн маань гинт одоо биеийн муудаад аймгийн нэгдсэн эмнэлэг юм уу одоо улсын нэгдсэн эмнэлэгт хүргэглээ гэж бодоход тухайн хүний өмнө нь ямар одоо өвчний түүх байсан юм бэ, ямар эм тариа хэрглэж исэн юм бэ гэсэн энэ мэдээллүүд нь болохоор байдгүй. Тийм болохоор энэ маань яг нөгөө дахиад тэр онцлоод эмчлэхийн тулд дахин одоо зардал гаргаж те цаг алддаг юм байгаа. Тухайн хүн маань жишээлбэл за 3 дахь шатны юм уу эмнэлэг дээр очиж эмчлэгдчихэд буцаад гараад ирлээхэд харьяалагдах одоо сум дүүргийнхаа өрхийн эмнэлэг дээр ирлээ. Тухайн тодорхой хугацааны дараа очиод үзүүллээ гэхэд нөгөө анх үзчихсэн эмч нь байхгүй ч юм уу тийм ээ өөр эмчтэр үзүүлэх тохиолдол эсвэл эмчин шилжээ явсан ийм тохиолдолд яад вэхээр нөгөө хүмүүс маань өөрөө гартаа нөгөө бидний ярьдгаар ийм нөгөө карт өгдөг ч цаасаар ингээ бичдэг. Тийм картаа өөрөө л барьж очихгүй нөхцөл нөгөө 3 дахь шатлалын төв эмнэлэг дээр ямар эмчилгээ хийгдээд ямар асуудлууд гарсан одоо өвчний түүх нь бас мэдэгддэггүй. Энэ ийм болохоор энэ маань одоо хоорондоо яг ийм уялдаа холбоогүй байгаа байдал нь цаг алдалгүй чанартай үйлчилгээг үзүүлэхэд бол маш их одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ нөгөө одоо өрхийн эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлэг юм уу эдгээр байгууллагуудын мэдээллийн системүүд нь хоорондоо мэдээлэлээ солилцож чаддаг тийм байсан бол энэ маань маш их цаг хэмнээд дахин давтан шинжилгээ хийхгүй байх, цаг алдалгүй шууд эмчилгээг эхлэх юм уу чанартай үйлчлэгээ үзүүлэхэд бол маш их одоо үр ашигтай гэдэг нь харагдаж байгаа. За тэгэхээр иймд одоо эрүүл мэндийн системийн мэдээллийг цаашид
хооронд нь нэлээд ингэ сайтар нэгтгэж уялдуулах, ашиглахад чиглэгдсэн энэ анхны алхам цахим эрүүл мэнд төслийн хүрээнд одоо энийг тавьж өгнө гэсэн ийм зорилготой байгаа. За цахим эрүүл мэнд дараагийн цахим эрүүл мэнд төслийн хөгжлийн зорилго нь болохоор эрүүл мэндийн мэдээллүүд болон цахим эрүүл мэндийн шийдлүүдийн нэгдлийг хангах, мөн хэрэглэг сайжруулах, за тухайн сонгогдсон тодорхой газруудыг сонгон авч туршилтын одоо юунуудыг сонгосон байгаа. Тэгэхээр тэр туршилт хийгдэх байршлуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж үйлчилгээг сайжруулах явдал гол нь байгаа. Одоогийн байдлаар бид нар 2 аймаг, 1 дүүрэг, за улсын төрөлжсөн 2 нэгдсэн эмнэлгүүдийг туршилтанд хамруулахаар сонгож авсан байгаа. Тэгэхээр энэ маань цаана одоо сум аймагаас улсын нэгдсэн эмнэлэг рүү, өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгээс нэгдсэн эмнэлэг рүү, буцаад нэгдсэн эмнэлгээс цаад анхан шатныхаа байгууллага хүртэл мэдээлэл яаж солилцох вэ гэдэг нь бол бүгд одоо энэ төслийн хүрээнд туршигдана гэж ойлгож байна. За цахим эрүүл мэндийн төслийн хүрээнд яг юу хийхээр анх төлөвлөсөн бэ гэхээр дараагийн тийм үү? Бид нар Монгол улсын цахим эрүүл мэндийн тогтолцооны суурийг тавина. Энэ хүрээндээ бол анхандаа бол энэ төсөл маань ийм 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байсан. Тэгэхээр энэ хүрээнд бид нар эрүүл мэндийн салбар болон эрүүл мэндийн өгөгдөл мэдээллийн стандартыг бий болгон, за enterprise architecture-ыг боловсруулна, за хоёрд нь клиникийн өгөгдлийн мэдээллийг цуглуулах, за үүн дээр энэ мэдээлэл солилцооны платформыг бий болгох, за PACS буюу тэр дүрс дижитал дүрсийг архивлах болон харилцан солилцох системийг нэвтрүүлэх, за үндэсний эрүүл мэндийн мэдээллийн төв байгуулах, за холбогд байгууллагуудын чадварыг сайжруулах гэсэн ийм 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр төсөл эхэлсэн байгаа. Тэгэхээр би түрүүн эхэндээ хэлсэн ерөнхийдөө одоо хүртэл ямар үйл ажиллагаанууд явагдсан бэ гэдгийг тэгээд яг энэ 2015 оноос уг төсөл маань хэрэгжиж эхэлсэн болохоор дунд хугацааны үнэлгээг бид нар Дэлхийн банкнаас энэ 2018 оны 3 дугаар сард хийсэн байгаа. Тэгэхээр энэ дунд хугацааны үнэлгээгээр ямар одоо байдалтай байна гэж үнэлсэн бэхээр үнэхээр энэ төслийн маань үйл ажиллагаа бол маш удаашралтай явагдаж байгаа. Яагаад тэгэхээр та бүхэн мэдж байгаа сонгуул, засгийн газар өөрчлөгдсөн, мөн эрүүл мэндийн яам бол бас бусад яамдуудтай харьцуулахад маш одоо хүнд байдалд байсан гэх юм уу. Нилээ хэдэн удаа сайд нар өөрчлөгдсөн. Дэлхийн банкны зүгээс бараг одоо бол ингээд 5 дахь сайдтайгаа одоо ажиллаж байгаа. Яагаад гэвэл дундуур нь ингээд засгийн газар өөрчлөгдөгөөч гэсэн эрүүл мэндийн яамны хувьд байнгын ийм нөгөө бүтцийн өөрчлөлтүүд хийгдээд хүмүүс нь өөрчлөгдөж сүүлдээ бараг анх энэ төслийг батлагдах үед ажиллаж исэн хүмүүсээс нөгөө дарга сайд байтугай мэргэжилтэн хүртэл нэг ч хүн үлдэхгүй болтлоо өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр энэ маань маш их юм төслийн үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн байгаа. Харин одоо түрүүн Наранбаатар доктор бас хэлсэн шүү дээ. Одоогийн яг энэ ажиллаж байгаа эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн сайд одоо энэ газрын дарга бусад энэ хилцэс газрууд бол бас үнэхээр яг энэ төслийг хэрэгжүүлчээ, шуурхаа хэрэгжүүлчээ цаг хугацаанд нь гэсэн ийм зорилттой байгаа. За тэгээд бид нар сая үнэлгээ хийхдээ юу гэж үзсэн гэхээр яамны зүгээс бол 2020 он гэхэд энэ төслөө хэрэгжүүлж дууснаа. Яагаад гэвэл одоо хугацаагийн сунгах ийм бид нарт цаг хугацаа байхгүй, айгүй яаралтай хийх хэрэгтэй байна. Өөрсдийн зүгээс бүх хүчээ дайчилж ажиллана гэсэн ийм амлалт өгсөн байгаа. Тэгэхээр бас засгийн газрын амлалт бол бас бидний хувьд санхүүжилттэй шуурхаа хийгээд энэ төслийг үр дүнд хүргэнэ гэсэн бас итгэлийг төрүүлж байгаамаа. Тэгээд дараагийнхаа юу гаргастаа. Тэгээ бид нар одоогийн байдлаар яг энэ төслийнхөө зохион байгуулалт бүтцэд бага хэмжээний өөрчлөлт оруулахаар ингээд засгийн газартай ярилцаад одоо ерөн сангийн сайд гарын үсэг зурхал дутуу байгаа. Ерөнхийд нь ямар өөрчлөлт оруулж байгаа нөхөр бид нар өмнө нь бол ингээд үндсэн одоо
суур үйл ажиллагаа гэдэг enterprise architecture боловсруулан эрүүл мэндийн салбарыг тэрний дараа мэдээлэл солилцооны платформ юм байгуулна гэж явжсэн бол одоо тэгж тус нь ингэж хийхээр цаг хугацаа байхгүй юм болсон учраас бид нар ийм өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Ерөөсөө цахим эрүүл мэндийнхаа нэгдсэн системийг бий болгох гэсэн нэг бүрэлдэхүүн хэсэг. Энэ дотроо enterprise эрүүл мэндийн салбарынхаа enterprise architecture-ыг боловсруулах, за эрүүл мэндийн мэдээллийн стандартуудыг бий болгох, мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэх гэдгийг бүр нэг хүмүүсийн ингэж цогцоор нь болгоод хийхээр за тэгээд эрүүл мэндийн яамны бас хүсэлтийн дагуу анхан шатны өрхийн болон сумын эмнэлгүүдэд тоног төхөөрөмжөөр хангах асуудал бол нэлээд шаардлагатай байгаа. Яг гэвэл гол нөгөө анхан шатны байгууллагууд маань өвчтний эмнэлгийн мэдээллүүд тэнд байдаг учраас тэгэхээр бид нар тэр хүсэлтийг бас авч үзээд тоног төхөөрөмж нийлүүлэх юм юу оруулсан байгаа. За хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг нь бид нар байгууллагыг бэхжүүлэх болон чадхыг сайжруулах гэсэн бүрэлдэхүүн хэсэг. Энэ дээр сургалтын төв байгуулах, за цахим эрүүл мэндийн системийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгох, төрөл бүрийн хэрэглэгчдэд зориулсан одоо эмч сувилагчаас ахуулаад цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай тэр бүх сургалтуудыг явуулах, тэрэнд нь дэмжлэг үзүүлэх, за мэдээлэл солилцооны эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг цаашид тогтвортойгоор гол нь ингээд төслийн хүрээнд нийгэм бий болчоод төсөл дуусахаар ингээд зогсчдаг тийм гарахгүй тулд төсөл хэрэгжүүлэх явцдаа энэ платформыг цааш нь аваад явах тэр чадхыг бэхжүүлэх, тэрийг бий болгох дээр бас дэмжлэг үзүүлнэ. За тэгээд эрүүл мэндийн мэдээллийн системүүд хоорондоо холбогдсон нөхцөлд тэд нарыг гол нь өндөр хурдны интернетээр байнга хангахад нь бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх гэсэн. Яг л бид нар орон нутагт яваад үзэж хахад сумын эмнэлгүүд энтер маань уг нь бол нөгөө шилэн кабель очиод бүр ингээд эмнэлэг дээр нөгөө кабелийн үзүүр орцсон боловч яад гэхээр нөгөө нэг төсөв нь бага учраас өндөр хурдны интернетээр орохоор сард 200 мянган төгрөг төлдөг. Тэгэхээр нөгөө төсөв байхгүй болохоор 60-70 мянгаыг төлөөд юугаар өөр ийм хялбар юугаар холбогддог. Тэгэхээр тийм нөхцөлд нөгөө манай бидний хэрэгжүүлэх гээд байгаа дүрс онцлогооны юу дамжуулах эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах энэ маань боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр бас төсөл хэрэгжих хугацаанд тодорхой яг энэ туршилтынхаа аймагуд эмнэлгүүд дээр энэ талд нь дэмжлэг үзүүлэх гэсэн. Ерөнхийдөө бол цаашдаа ер нь засгийн газар өөрөө энийг бас санхүүжилт төсвөө анхаарал байнга энэ систем аваа яваа гэх юм бол нэлээд их хөрөнгө шаардлагатай. За 3 дугаар бүрэлдэхүүн хэсгээ бид нар бол төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих, за хяналт шинжилгээ хийх, мөн үр дүнгийн тайлагнах, за мөн мэргэжлийн дэмжлэг тусалцаа, техникийн тусалцаа үзүүлэх, сургалт явуулах зэрэг дээр бас дэмжлэг үзүүлэхээр ингэж бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрчилсөн байна. За дараагийн слайд. Дараагийн слайд нь. За энэ бол бидний нөгөө одоогийн байгаа эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо байна тэгэхээр энэ маань одоо яа гэхээр сум өрхийн эмнэлгүүдээс дараагийн шатны эмнэлгүүд рүү мэдээлэл явдаг. Гэхдээ энэ маань ихэвчлэн нөгөө өвчний мэдээллүүд нь голдуу нөгөө гар ажиллагаагаар тэ дандаа явдаг. За аймаг бүсийн онцлогооны эмчилгээний төвүүд мөн тусгай эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүд маань яадаг вэхээр бас нөгөө сар болгон H-info болон бусад мэдээллүүдээ юу руу явуулдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төв яам энэ төрлөө явуулдаг. Гэхдээ ихэвчлэн дандаа түрүүн бас нөгөө гадаадын бас мэрэгжилтэд хэлжсэн шүү дээ. Юу яадаг? Гараар болон электроноор явуулаач цаасаар дандаа хамт юм. Тэгэхээр бидний хувьд бол яг цахим эрүүл мэндийг хэрэгжүүлэлттэй холбоотойгоор тэр стандарт юу гэдэг дээрээ зөвхөн яг нөгөө
хууль эрх зүйн хувьд ч гэсэн бас нэлээд их юмнуудыг боловсруулж гаргах хэрэгтэй байгаа. Яагаад тэгэхээр яг электрон цахим гэдэг нэвтрүүлсэн нөхцөлд цаасаар заавал байх ёстой 60-70 жил хадгална гэсэн тийм юмнууд байгаа. Тэгэхээр тэрийг ч гэсэн яаж өөрчлөхүүгээд маш их одоо хийх зүйлүүд байгаа юм л да. За дараагийнх слайд. Энэ дээр болохоор яг одоо цахим эрүүлмийн төслийг хэрэгжүүлснээр дараа ямар болох вэ гэснийг ингээд харуулсан байгаа. Тэгэхээр та бүхэнд бас энэ презентацнуудыг тараах ба хаягарч явуулах байх гэж бодож байна. Тэгэхээр энэ маань эрүүл мэндийн бүх байгууллагууд болон засгийн газрын агентлагууд хоорондоо эрүүл мэндийн мэдээллийг аюулгүй байдлаар хамгийн гол нь аюулгүй байдлаар хоорондоо электрон хэлбэрээр дамжуулах боломжийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ олгоно. За ингэснээр нөгөө одоо шинэ энэ эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформын нэг хэсэг нь бол PACS буюу нөгөө дүр санчилгааны бүх дижитал зураг ямыг архивлах, хадгалах, хоорондоо солилцох энэ зүйл бол бас явагдах ёстой. Тэгэхээр энэ маань бүр улсын хэмжээнд ингээд тийм боломжтой болно. Тэгэхээр энэ маань хичнээн их одоо хүмүүсийн хүч, цаг хөрөнгө мөнгө хэмнэх вэ гэдэг нь бол бас та бүхэнд ойлгомжтой байгаа хаа гэж бодож байна. За дараагийн. За энэ бол зөвхөн ерөнхийдөө яг эрүүл мэндийн цахим эрүүл мэндийг нэвтрүүлснээр бас Монгол улсад ямар үр өгөөж гарах вэ гэдэг дээр нэг тавчхан байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар өгөгдлийн ижил формат стандартуудыг боловсруулж хэвлэх, за мэдээлэл солилцох хугацааг богиносгож сайжруулах гэд маш ач холбогдолтой зүйлүүд бий болно. За эрүүл мэндийн байгууллагууд өөр мэдээллийн системд хоорондоо өвчтний мэдээлэлээ солилцохоос гадна захиргааны болон санхүүжилтийн системтэй илүү өргөн холбогдох боломжтой болон зөвхөн өвчнийхөөс гадна илүү өргөн хүрээнд мэдээлэл солилцсон гэсэн санаа. За мөн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, ялангуяа архаг хууч өвчнийг мөшгөхөд чиглэгдсэн ийм тохиромжтой одоо зураглалыг бий болгож хэрэгжүүлэх, ашиглах. За шинэ цахим үйлчилгээнүүдийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн системийн үр өгөөж болол сайжирнаа. За эрүүл мэндийн системийн төрөл бүрийн түвшний үйлчилгээний уялдаа холбоо илүү сайн зохицуулагдсанаар халдварт тус өвчний удирдлагын өртөг зардал хэмнэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ талаар түрүүн бас халдварт өвчний хувьд ч гэсэн маш чухал гэдгийг бол Наранбаатар доктороос ярьж байсан шүү дээ, тий. За тэгээ эрүүл мэндийн байдлын хяналт, эрүүл мэндийн үйлчилгээний чанарын хэмжүүрүүдийг хэрэгжүүлэхэд бол маш чухал үр нөлөөтэй болно гэж үзэж байгаа. За энэ нэг зөөр юм шог зураг маягийн байгаа. Энэ ингээд нэг өвчтөн одоо эмнэлэг дээр очлоо гэхэд ингээд эхлээл нэг эмчтэр орно. Танд юу тохиолдсон бэ? Яасан гэл тэгэхээр нөгөө хүн чинь миний ингээд толгой өвдөд инглээ тэглээ гэж ярьдаг. Тэгэл за дараа нь өөр нэг кабинет руу за та тэр эмч рүү очдог. Дахиад нөгөөх нь асуудаг. Нөгөө хүн чинь ахаал нөгөөх нь би энэ өвдөж байгаа ахаад дараагийн 3 дахь хүн дээр дахиад ингээ асуун тэгсэн сүултээ нөгөө хүн чинь бүр ингээд ёо энэ хүмүүс ч одоо хоорондоо ярьдгүй багтаа ямар ядаргаатай юм бэ гэд хөвтөж байгаа. Тэгэхээр яг л нөгөө би энэ өвдсөн хүний хувьд айгүй хэцүү тэр чинь дахин нэг юм очил хилдэд арчин. Тэгэхээр энэ маань бас одоо шог зургаар харуулбал одоогийн манай эрүүл мэндийн тусламж иймэрхүү байдалтай байгаа гэдгийг харуулсан байна. За би түрүү хэлсэн Дэлхийн банкны зүгээс 2 төслийг ингээ хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ 2 төсөл маань хоорондоо бас уялдаа холбоотойгоор хэрэгжинэ гэж бид нар үзэж байгаа. Яг тэгвэл цахим ухаалаг засаглал төслийн хүрээнд бид нар government enterprise буюу засгийн газрын enterprise architecture-ыг боловсруулах ажил бол тэнд хийгдгэн. Тэгэхээр эрүүл мэндийн одоо цахим эрүүл мэндийн төслөөр эрүүл мэндийн салбарын enterprise architecture боловсруулагдаж гарна гэдэг маань ер нь яг манай улсын хувьд салбарын хувьд анхны тийм enterprise architecture болж засгийн газрынхаа enterprise architecture-тай уялдсан ийм юу гарах юм байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ингэж холбогдож харилцаа уялдаатай хөгжүүлэхэр байгаа. За цахим эрүүл мэндийн тоног төхөөрөмж програм хангамжууд нь үндэсний дата төв дээр байрлана. Тэгэхээр энэ маань засгийн газраас бас баримталж байгаа бодлого байгаа. Тэгэхээр одоо салбар болгон яам болгон юм а байгууллага болгон өөрсөн дээрээ ингэж нөгөө бүх юма хадгалаад авах ш. Үндэсний дата төв дээр бүх зүйлүүд хадгалагддаг. Үндэсний дата төв маань энд байхаас гадна бас нөгөө одоо янз бүрийн асуудал нөгөө гамшиг юм тохиолдвол аюулгүй нөгөө мэдээлэл юм хадгална гэдгээр бас өөр хоёр дахь өөр газар бас тэр юугаа байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгснээрээ бид нар энэ яг нөгөө
системийн хувьд адил төвшөнд байлгах улмаар энэ ижил одоо зүйлүүдийг тэр юунд ашиглах боломжтой хэрэгслүүдийг ашиглах ийм зүйлийг ханган за мэдээллийг аюулгүй байдлыг нь хангахад бас энэ нэлээд их чухал болж байгаа. За тэгээд бид нар удирдах зөвлөлөөс бол ер нь цахим эрүүл мэндийн төслийн удирдах зөвлөлд бол бас тэр мэдээлэл харилцаа холбооны агентлаг шүү дээ. Тэндээс тодорхой төлөөллүүд нь оролцож байгаа. Тэгэхээр энэ хоёр төсөл маань ямар ч байсан харилцан хуультай холбоотойгоор ингэж хэрэгжинэ. За тэр инновацийн сан гэдэг ухаалаг засаглал төслийн хүрээнд бас байгаа нэг бүрэлдэхүүн хэсэг. Тэрний хүрээнд мөн эрүүл мэндийн үйлчилгээний болон мобайл аппликейшнуудыг хөгжүүлэхэд тэрнээс бас тодорхой хэмжээний жижиг грантуудыг олгох ийм зүйл бол бас уялдаатай хэрэгжинэ гэж үзэж байгаамаа. За миний хувьд ингээд товч танилцуулгууд юм байна. Баярлалаа.